За орой минь төргийа гэд. Энэ нөгөө төрөүний суур гишүүний хөндөөдөөс асуудалтай. Журдаа бүхий их дуулга тэмцээн чинь олон жил тогтмол ингээд яваад хэвсцсэн. Олон улсын тэмцээн одоо Монголд болж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсыг бас гадаад сурчлаад байгаа нэг ийм тэмцээн байгаа. Энэ тэмцээнээс нь зардлаас одоо 541 сая төгрөгл дутчихад байгаа байхгүй хасцсан. Тэгээд тэрийг нэмэл соёл спорт ажилуулсан залуучуудын сайд биеийн тамир спортын улсын хоорондын зардлаас нэмээд түрүүний хэрэглэгөө ихэнд нь хэлдгээс бууруулчих. Тэгээд төсөв нь бол 541 сая юм байгаа. Цаад ач холбогдол нь болохоор өмнө нь олон жил яваад сурцсан олон улсынх ингээ хараа сурцсан тэмцээнээс хасах нь одоо хэр зохимжтой юм болоо гэдэг. Тэгээд ерөнхийдөө бид нар сая өнгөрсөн хугацаанд харсан сагсан бөмбөгийн тэмцээн олон улс дэлхийд одоо Монголоос сурчилж байна. Спортыг хэдүүлээ одоо entertainment show гэж харахаасаа илүү шинжлэх ухаан дипломат одоо зөөлөн дипломатын арга хэрэгсэл юм а гэж харах юм бол энэ арга хэмжээнүүд танахаас илүү нэмэх тал руу нь явах ёстой. Тэгэхээр энэ тогтцсон арга хэмжээний зардлыг нэмж өгөөч гэж 541 саяар. За ингээд эрхэм гишүүд маань дэмжиж өгөхийг хүсэж байна. За жигтлэн сайд тайлбар өгье гэж байна. За жигтлэн сайдын микрофоныг. Тий, за гамбатгшны саналыг хүндэтгэж байна. Гэхдээ би зүгээр энэ нэг юм сануулгах гэсэн. Тэр барилга байгууламж тэр спорт арга хэмжээний агуулгууд дээр нэлэх малгуу. Энэ төсвийн хуулийн дээр ийм залт байдсан шүү. 29-3-6 дээр тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодглоор бууруулахгүй гэдэг. Тэр энэ хууль зөрчигдөнө. Тэгээ эн чинь уг нь тэр спорт арга хэмжээний зардалч урсгал зардал байхгүй юу? Уг нь урсгалаас урсгал руу байвал зүгээр. Тэгэхгүй ингээд хөрөнгө оруулалтаас хасаад урсгал дээр тавьчих байгаа чинь ингээд болохгүй болчихж байгаа. Энэ хууль зөрчиж шүү. Тэгэхээр энэ яг одоо төсвийн тухай хуулиараа хууль зөрчих нь байна шүү дээ. Бид нар санал ураачих юм бол. Хамбатар гүшүүн нэмэлт тайлбар өгье гэж байна. Жохлон сайд яг хууль яриа явуулчлаа л та. Тэгээд тэгвэл наадхаа татаа дээр хуульд нийцүүлснээр оруулчих л та. Эсвэл сайдын багц сайд өөрөө зохицуулчих юм хэмжээнд хэрвээ тохирчул болно. Тэнийг бол болно гэж хэлээд би оруулж байгаа ш санал зөрүүтэй. Ажлын хэсгээс асуугаад болох уу гэж хэлээд орсон шүү дээ. За санал хураачвал ядгийн хэрэгдэлгүй те. Хууль зөрчих юм шиг л байна. Ямар хууль хаана нэгэн харъя шүү. Тэгэхээр гишүүн бол тайлбар өглөө. Тэгтээ зэрэг тэр зөрчиж байгаа хуулиа дэлгэсээр харуулчих л та. За одоо тэгвэл хууль зөрчнө гэдэг ямар хууль яаж зөрчиж юм? Одоо яа. За тэгвэл санал хураач. Санал хураач. За санал хураач. $53.8% саналаар санал дэмжигдлээ. За